За орон сууцчлалтын тухай хуулийн анхдагч төслийг дэмжиж байгаа. Манай засгийн газар Бат Амгалан сайд бас ийм шинэ хууль санаачлаад хүн амынхаа орон сууцны асуудлыг шийдгээд ингээд ажиллаж байгаад нь би бол талархалтай байгаа. За тэгэхээр одоо залуу гэр бүлүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гих мэтчлэн энэ зорилттой бүлгүүдийг нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөслөөд өмчлөх орон сууц гэсэн юм 3 хувилбарыг санал болгоод шийдэх гэж байгаа гэж ойлгож байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2024 оны судалгаанаас харах юм бол Монголд 1 сая орчим шахуу өрх байгаа тий. Тэрний 478.5 мянган өрх нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлж төлөх юм чадамжгүй байна гэсэн юм судалгаа гарсан байна. Тэгэхээр энэ олон өрхөд бол маш чухал юм хуулийн төсөл. Дээрээс нь бас энэ Улаанбаатар хотын орон сууцчлалт болон агаарын бохирдолч гэсэн хэрэгтэй юм хууль гэж би харж байна. За хэдэн асуулт байна. Нэгдүгээрт энэ өөрийнхөө нутагтаа сайхан амьдрийгээд ер нь ингээд бид нар яриад байгаа шүү дээ сүүлийн хэдэн жилэл. Тэгэхээр сумдад боловсон хүчин очиж ажиллая гэхээр эмч нар, багш нар тэнд орон сууц байхгүй байна гэд би ч бүр өөрөө хүртэл хүрэн гаргаад орон сууц 2 суманд барьж үзлээ. Тэгэхээр яг суманд энэ очиж төсөл хэрэгжүүлэх тийм боломж байна уу? Манай аймгийн хувьд өөрсдөө бас ийм орон нутгийн өмчт аж ахуйн тооцоот газар байгуулад 120 төрлийн албан агчийн орон сууц барьж исэн л та. Гэхдээ хөслөөд өмчлөх хэлбэрээр их сайн жишээ байгаа та очиж үзээрэй. Тэгэхээр яг энэ хууль батлагдлаа хизээнээс тэр сум аймагт хүрч очиж ажиллах боломж гарах бол гэж ийм нэг багц асуулт байна. За хоёрт нь энэ хуулийн 4-5 дугаар бүлэг дээр үндэсний орон сууцны корпорац гэдээ ороод ирсэн байна. Тэгэхээр 2006 онд орон сууцны санхүүжилтийн корпорац гэж байгуулагдаад тэр нь 2013 онд төрийн орон сууцны корпорац болоод за нөгөөх нь хөгжлийн банк нь 301 тэрбум төгрөгийн өрөнд ороод нэг юм хэцүү байгууллага байгаа шүү дээ. Мэдээж яг энэ байгууллагууд бол бас маш олон айлыг орон сууцтай болгосон ипотекийн зээл гаргасан. Тэгэхээр энэ байгууллага чинь яах юм? Өртөө байгууллага чинь өртөө чигээр үндэсний орон сууцны корпорацийн нэг хэсэг болоод шилжчих юм уу гэдэг ийм асуулт байна. За 3 дахь нь энэ 7-гийн 4-т нийгмийн орон сууцнд хамрагдах иргэний сарын төлбөр нь хөдөлмөрийн үйлсний доод хэмжээний 25% байна. Энийг заавал үнийг заавал хуульчлах хэрэг байгаа мó. Энийг аль нэг сайд ч юм уу засгийн газрын тэр батлагч урмаараа ч байдаг юм уу. Засгийн газар тухайн үеийн бас нийгмийн нөхцөл байдал, инфляц ингээд босож юмтайгаа уялдуулаад тогтоогоод явахгүй бол ингээд хуулийн заачвал дараа нь ямар нэгэн шаардлага гарвал хууль өөрчлөх болоод ингээд бөөн цаг алдсан юм болох юм биш үү гэсэн ийм 3 асуулт байна. Яахаа хариулах уу? За ажлын хэсгээс хариулъя. За хэмб. За өөрийгөө танилцуулаад хариулъя. 4. Хотын гуултын яамны инженерийн хэлцээний дараа Батбол байна. Ундрам гişийн асуултанд хариулъя. За ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөртэй холбоотой асуудлаар хуулийн төслийн 16-гийн 2-ын 3 дээр бол тухайн орон сууцыг худалдаа авах урьдчилгаа төлбөрийн дутагдaltaй хэрэгэнд бол 60 хүртэл хувь дээр нь дэмжлэг үзүүлэх зохицуултыг оруулж өгсөн байгаа. За дээрэс нь мөн 56 суманд 567 төрлийн албан агчийн орон сууцны төслийг бол манай яамнасаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлээд явж байгаа. Энэ зохицуултыг бас мөн хуулийн төсөл дээр бол цаашдаа баримтлаад явна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бас бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтай уялдуулаад бүсүүдийн төвүүдийн дэд бүтцийн асуудлыг шийдэж явж байгаа. Энэ дэд бүтцтэй газрууд дээр бол орон сууцны төслүүдийг өргөжлүүлээд хэрэгжүүлэх зохицуултуудыг хийгээ явж байгаа. За мөн 2006 онд анх орон сууц үндэсний төв гэж байгуулагдаад орон сууц санхүүжилтийн корпорац болоод дараа нь ТАОСК болоод ингээд чиг үүргүүд нь маш олон удаа өөрчлөгдөд яваадсан. Энэ удаад бол бид нар тусгаалсан энэ орон сууцчлалтын тухай хуулиар үндэсний орон сууцны корпорацийн чиг үүргийг маш тодорхой болгож өгж байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ өөрөө
хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулна, хууль давсан үйл ажиллагаа явуулахгүй. Тэгэхээр нөгөө хувийн хвшилтэйгээ өрсөлдөж одоо байшин барьсан байдаг ч гэдэг юм уу, эдгээр асуудлуудыг бол хийхгүйгээр зөвхөн тодорхой чиглэлийн дагуу ажиллаа зохион байгуулахаар ийм зохицуултуудыг бол энэ хуулиар тусгасан байгаа. За мөн метр квадратын үнэлгээтэй холбоотой асуудлыг 2026 оны засгийн газрын 81-р тогтоолоор баталсан төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журман дээр бол бас адилхан энэ метр квадратын үнэлгээний асуудлыг заасан. Гол энийг одоо метр квадратын үнэлгээг тогтоохдоо бид нар бас энэ инфляцийн түвшинтэй уялдуулах байдлаар ер нь энэ үнийг тогтоодог эрх зүйн зохицуултыг оруулж ирэхгүй бол захиргааны ерөнхий хуулиараа ер нь цаашдаа ингэж энэ үн тогтоох асуудал маань өөрөө хаа нэгтэй газар зохицуулагдаагүй гэдэг үүднээс бол маш олон удаа буцчихсан асуудал байдаг болохоор эдгээр асуудлуудыг хуульчилж оруулж ирж байгаамаа. Төрийн орон сууцны корпорац маань бас өмнө түрээсийн орон сууцны хөтөлбөр болон аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор төрийн орон сууцны корпорац дээр бол яг орон сууцчлах үйл ажиллагаатай холбоотойгоор 180.5 тэрбум төгрөгийн өртөө байдаг. Энийг 2023 онд бол тооск бонд гэж гаргаад хөгжлийн банктайгаа одоо энийгээ төлөх одоо хуваарийг бол хойшлуулсан. Гэхдээ энийгээ төлөх гол менежмент нь цаашдаа юу байхаагүй л түрүүний хэлсэн энэ Солонго 1 2 1008 за мөн одоо залуус зэргийн төслүүдийг хэрэгжүүлж эзгээр төслүүдээс цаашдаа орлого оруулж ирэх юм бол энэ орлогоосоо эдгээр бондын төлбөрийг үе шаттай төлөх энэ зохицуултуудыг бол хийгээд тооск маань бол энэ бондоор одоо ингээ хөгжлийн банкн дээр өрөө шилжүүлээд ингээ явж байгаа. Бусад нөгөө үлдэгдэл үр нь бол эко шинэ яармаг төсөл болон батлан хамгаалах яамтай холбоотой хөдөлгөөт тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлууд байдаг болохоор эдгээр нь бол өөрөө тусдаа зохицуултаар ингээ шийдэгдээд явах болно. Тийм цаашдаа ер нь бол төрийн орон сууцны корпорац маань татан буугдаад энэ чиглэл рүү явахаар.